За соёл бол урлаг. Тийм ээ, СС телевизийг хүлээн аван үзэж байгаа эрхэм үзэгч таны энэ оройн амгалан айлтгая. Манай уран бүтээлчдийн зүгээс шинээр бэлдсэн уран бүтээлийг дэмжин явуулдаг шинэ бүтээл нэвтрүүлэг өнөөдрийн шинэхэн дугаараа за нэгэн гайхалтай шинэхэн газраас та бүхэндээ хүрэх болно. Тэгэхээр 25 дугаар Эмийн санд байрлах Декор зочид буудлын ресторан дээрээс за өнөөдрийн шинэ бүтээл үзэгч та бүхэндээ хүрэх юм аа. Тэгэхээр өнөөдрийн шинэ бүтээл нэвтрүүлгээр за Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан яруу найрагч Отгон Баярын шүлэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөнгөн Шагаан аялгау, Гурван бүдүүн хамтлагийн дуулсан бидний ангийнхан гэсэн уран бүтээл оролцож байгаа. Тэгэхээр энэхүү сайхан уран бүтээл хэрхэн төрсөн түүхийг Декор ресторан дээрээс үзэгч та бүхэндээ хүргэе. Энэ дууны үлсэн түүх нь нэг өдөр над руу би Отгон Баяр байна. Тэгээд танай хамтлагийнханд айл нодлон би нэг дууны шүлэг өгсөн юм аа. Тэгээд өөрт ч очсон болов гэж асуусан л да. Тэгээд үгүй над ирээгүй гэд. Ямар шүлэг гэсэн бидний ангийнхан. Тэгэнгүүт нь би над ирээгүй гэсэн. Тэгвэл одоо би яг өөртөө ч уулзаад яг албан ёсоор шүлгээ хүлээж гэж өгмөр байна. Тэгээд би ингээд ийм ангийнхандаа зориулсан үе нэг ангийнхан зориулсан юм шүлэг зохиосон юм ба. Би ч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Отгон Баяр гэдэг залуу байна гэл. Ингээ хэлсэн. Тэгээд за манай ажил дээр уулзъя. Би ажилдаа очих гэсэн явж ирсэн. Тэгээд манай ажилтнгаа уулзсан л да. Тэгэхэд болоод Отгон Баяр хизээний танил хүн шиг гараа бариад сууд болоод тэгээд шүлгээ надад өгсөн. Тэгээд надад бол хамгийн анхаарал шүлгэний их гоё таалагдсан. Тий 20 хоногт санчдаг хонгор багын андууд минь 20 жил одоо нөхрөссөн чинь нэг гэсэн сэтгэл минь гээл их гоё шүлэг байсан. Тэгээд шүлгэн таалагдсан учраас би за би ямарч аваад оролдъё гэдэг үг хэлээд тэгээд битэрсэн. Тэгээд би ерөнхийдөө яг ингээл надад бол одоо маш олон шүлгүүд байдаг л та. Аялгау зохиож өгөөч гэл ингээл одоо тэр тусмаа 3 өдөр хамтлагт бол аав ээжийн сэтгэвтэй шүлэг бол маш их шүлгүүнд бол дараасаа гэж хэлэхэд болно. Тэгээд бидний одоо дуулдаг сэдвээс ч гэдэг юм уу шал өөр тийм нэг ангийнхан гэсэн ийм шүлгээс надад их таалагдсан. Тэгээд би яг нэг юм барьж авахаараа шууд одоо шууд аялгау өдрийн зохиогоол бэлэн болохыг хүсдэг учраас их олон шүлгэнүүдтэй мөртлөөл бас цаг зав аюу муутай байсан. Тэгээд тэр Отгон Баяр хамгийн гол нь Отгон надад аюух тийг амжилж одоо загсан учраас би газ хурдан их гоё ая хиймээр байна. Гэвэр нодлонгоос хойш ингээд энэ аялгау зохиолох гоо яваад байгаа маа. Тэгээд бид нар ангиараа хамгийн гол нь хуралдаад шийдээд яг ямар хамтлагаар дуулах уу, хинээр аяын зохиолох уу, яг хинт одоо энэ шүлэг маань дуулж тохирох уу гэж бид нар ярилцаад танай хамтлагийг сонгосон юм а гэж ингэж хэлсэн үг нь бол надад бас их сайхан байсан. За сайн байцгаана уу. Телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нэг ангийнхан дуу маань саяхан клипийн дуусч бэлэн боллоо. I Love Studio хийж Гурван бүдүүн хамтлаг маань дуулж амжилуулад ингэ байж байгаа. За энэ дуу маань их түүхтэй бүтсэн байдаг. Манай би болохоор өөрөө Завхан аймгийн их улс сумын 8 жилийн дунд сургууль одоо тохойд 8 жилийн дунд сургууль байж тээ. Тэрийг 85-аас 93 оны төгсөгч юм байна. Тэгээд манай төгсөлтийн ой болох гээд 20 жилийн ой. Тэгээд манай ангийнхан бас ангийнхан дундаагаас нэг урлагаар явж байгаа, урлагийн төрлөөр явж байгаа чи нэг дууны үг бичээч гэдэг саналыг тавьсан юм байна. Тэгээд тавьснаас нь хойш нэлээдгүй хугацаа удсан юм аа тэр чинь. Нэг 5-6 сар бараг ботсон шүү. Ерөөсөө юм бичихээр морж ирдэг. Тэгээ нэг өдөр явж итэл одоо энэ хотын төв бодмаар л юм да. Бөглөрөлд явж ийн гэсэн үг л дээ. Тэгээ бөглөрөөд явж итэл гинт нөгөө дууны үг мань ороод ирдэг юм. Бичгэм хайгаал давчихсан тэгэл машинда үзэг цаас гэж ингэж хаалаа. Ашгүй нэг бөөн цаас үзэг байж таарч. Тэгээд гинт одоо тэгж төрсөн шүлэг юм байна. Тэгээд бид нэгнийхэн гэдэг дууны шүлэг маань хамгийн анх ингэж таасан дээр бичигдэж байлаа. Тэгээд тэрнээс хойш уран бүтээлч маань бас шахуу хугацаанд ажиллаад ингээд сайхан дууны клип дуутай болчоод байж байгаа да. Туйлын их баяртай байна. Би тэр орой л очингуудаа шүлгийг гаргаж ирээл суудсан. Харихтай хүртэл замдаа
машин дотор явж байхдаа өртлөөрөөсөө ингээл өрүүлээ барьж байхдаа л хажуудаа шүлгээг хараад янз янзын аянууд ингээл оруулаад ингээл явж байсан. Тэгээд яг бол гэрте харих замдаа их гоё юм аяны санаанууд орж ирсэн. Тэрийн утсан дээрээ би бичээд хураалгацсан байдаг. Одоо ч гэсэн тэр аялалгуу маань миний утсан дээр байж байгаа. Тэгээ очиод нөгөө аяа санаад яаж одоо аялалгууг нь ахиж гоё болгох уу гэдэг байдлаар янз бүрийн хувилбараар ингээд аялалгууг нь хийгээд тэр оройд шөндөө хаяын зохиогоод тэгчээд би шүн бараг 1 цаг үед баха атхан байрлуу мессеж бичсэн. Залгасан ч утсан аваагүй. Тэгээ мессеж бичээд дуучин болсон шүү гэт ингээд бичсэн. Тэгээд бичээд унтаад өгсөн. Хар үрээр отхоо залгаал гэсэн наад руу байн залгаал. Бүр амар байсан. Тэгэл албагдсан. Наяасан болцсон юм уу болсон гэсэн чинь тэгвэл би аялгууг ч сонсё. Гял сонсомоор байна л гэж. Тэгэнгүүт би би ажилдаа явж байна. Тэгээ манай бас ажлын гадаа уулзъя гэдэг. Ингэсэн чинь намайг ирэхэд айл дээр отхон баяр ирцэн хүлээж байсан. Тэгээд би хамгийн гол нь бас их гоё хямартаа өглөө байсан болохоор тэр өдөр их сайхан бэлэг тэмдэглэлтэй өдөр байсан. Тэгээд бас хямартаа сайхан байх болов гэдэг үднээс хоёлоо ойрхон шиг тасгарын яван дээр гарьяа би шам дууг чинь сонсхий гэдэг. Тэгээд насны яван дээр гараад тэгээд дуугийн гитар тоглоод ингээд сонсоход отхоо бүр камерын бичдэг гэдэр хийгээл их сүртэй байсан. Тэгээд үнэхээр аялгуу их сайхан болжээ гэдэг. Тэгээд одоо энийг үргэлжлүүлж одоо дуу болох хэрэгтэй байна. Хөгжмийн аранжировкийг бичүүлээ. Дээрээс нь хоолойг нь бичүүлээ. Отхон баяр шүлэгний эзэн маань энэ дуун дээр маш их гүйсэн бас сэтгэл гаргасан. Хамгийн анхны дууны аялгуу сонссон үйл явдал бол одоо надад их мартагдчихгүй сайхан дурсамж байдаг. Яг тэр оройн аялгуу хийчихэд би шүлэг авч гисэн орооч шагаад тэгээд оройн над руу шагаа утастаа аялгуу чинь бэлэн болчлоо гэдэг байхгүй. Би одоо бараг итгээгүй юу амархан болчихваа энэ чинь. Тэгээ би бараг тэр оройн 12 өнгөрчихсэн байх та шүн гэрт нь очимоор санагдчихсэн. Тэгээд маргааш өглөө 9 цагийн үед сахуулаад уццаар байгаа л. Тэгэл тасхны овон дээр бит хоёр уулзч миний машинд шагаа маань гитард тарж надад сонсгож байлаа. Тэгээд тэр үеийн хувийн бичлэг бас байдаг. Их сайхан тийм аялалгуу болсон байдаг. Анх дууны аялалгууг чинь сонсоход бас нэг хүний чихэнд нэг хөрдгөө тал байдаг штэ. Энэ дуу бол шууд ингээл аялахад надад маш их таалагдсан. Тэгж анх дууныхаа аялгауг сонсч байсан. Хоёрхан хонхот санчихдаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэгсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлгын үерхэл минь насаараа бисээ үгийлэх нэг ангийнхан бид нэг ангийнхаа энэ дууг маань их санаандгүй учраас одоо санаандгүй байдлаар төрсөн дуу. Ямар төлөвлөөгүй дуу байсан. Одоо шин цонг маань ерөнхийдөө гараад дууссан, бичүүлээд тэгээд худалдаанд гарцсан байсан. Тэгээд ойртоо ер нь дуу бичүүлэх зорилгогүй гэл гурвал яриад байсан чи гинтл гараад ирсэн дуу л да. Манай нэг яруу найрагч найз маань үүдээ Отхон баяр гэдэг. Тэр маань нэг өдөр дайралтал хойноос хөөсөрөөгд уулзаал. Одоо Hi-Fi рекордсын гадаа уулздаг хамгийн анх. Тэгээд надад нэг ийм шүлэг байна. Энийг ингээд дууглах юм байна. Нэг ангийнх ингээд ийм сэдвтэй гэдэг. Тэгээд би хэлжсэн за наад чи бол яалчгүй манай хамтлагт бол нэг байхгүй тийм орон зай сэдв байна. Бид нар чадхадгаар надад чи аян хий. Тэгээд дуулахыг хичээе. Эргээд уулзцгаая гэж салсан. Тэгээд тэрнээс ч хойш нэг нэлээд хугацаа өнгөрсөн юм аавс. Тэгээд нөгөө шүлгээж мартчих. Тэгээд нөгөө нэг хажуугаар нь ажил гэж явсаар гад. Тэгээд нэг өдөр манай Отхон баяр маань шагаа дээр дахин очсон. Газ ингээд дуу хийгээд өгөөч гэдэг. Тэр уулзсан байдаг хөөхгүй. Тэгээд төдөлгөө маргааш нь энэ дуу баг бэлэн болсон байт. Ерөөсөө Отхон баяр шагаа хоёр одоо манай хамтлагийн мөнгөн шагаа нэр уулзаал уулзсны маргааш нь энэ дуу төрсөн дөхтэй. Тэгэл дуу шагаа дуугаа сонсоод бидэд ч бүүнээрээ сонсоод за болцсон энэ айгуу сайхан аялгау хийсэн байна. Таарсан байна, болсон байна гэж үзсний үдэн дээрээс одоо Сүхтам байд одоо соёлын дүүргийн color music одоо студ дээр Сүхтам дээр бичүүлсэн энэ дуу маань. Тэгээ маш хурдан бүтсэн, хурдан бичээд нэг хэдхэн хоногийн дараа одоо клип нь бол одоо I love студ маань одоо энэ одоо клипэн дээр гарч байгаа үйл явдлын тэр сургууль
одоо тэр сум орнууддаг болох одоо Цавхан аймгийн их ус сумд зургийг авсан байгаа. Тэгээд их ус сумын 10 жилийн сургуулийн тэр хүүхдүүд бяцхан хүүхдүүд бас тоглож тэр ямар ч жүжигчин биш мөртлөө аюу тийм чадварлаг тийм одоо тийм жүжигчин хүүхдүүдээс дутгааргүй бас сайхан тоглосон. Маш тийм бид нар анх клипийг харчаад энэ дуу маань яг тийм кино шиг клип боллоо одоо гэж ярилцж дүгнжсэн. Тэгээ яг үнэхээр ингээд харахад үнэхээр л яг нэг кино шиг тэгсэн мөртлөө одоо юу гэдэг одоо хүн болгоны сэтгэлд байдаг тийм нэг одоо бага ангийнх одоо нэг ангийнхан гэсэн тийм сэдвийг хөндөж чадсан болов уу гэж одоо их найдаж байгаа шүү дээ клипээрээ. За салхтаас онцгохдаа ойхон багын амдууд минь урсах цаг хугацаанд нэг нэгсэн сэтгэл минь Насанд мартамгүй гинэн цaalган үерхэл минь эргээд бийсэн үгүй нэг ангийнхан билээ. Тэгээд хөгжмийн одоо хинэ бичүүлэх вэ гэдэг ийм асуудал яригадаад тэгээд бидний ерөнхийдөө бас урдны 38 гэдэг дууны маань фонограммыг бичижсэн холын чимэг дууны маань фонограммыг бичижсэн бидний бас урд нь гаргасан 1000 кг 38 гэдэг цомгнуудын ихэнх одоо дууны фонограм аяыг бичижсэн Жак гэдэг Батчаргал гэдэг залуу байдаг. Энэ залуу дээр бичүүлье гэдэг саналыг би тавиад тэгээд тэнд очиж дууныхаа аялгауг өгсөндөө тэгээд фонограм маань их гоё болсон. Тэр тусмаа их гоё тийм амьд гитар, акустик гитарууд их оруулж өгснөөрөө дууны маань аялгау их гоё чимэгтэй болсон. Тэгээд хоолойны бичлэгийн колор музик буюу сүхтамп найз дээр одоо орхоор болоод тэгээд орсон. Тэгээд их гоо цаанаасаа бас манай хамтлагийн учкаа бол баг дуугаас хураагүй орж ирж байсан. Ерөөсө дуугаа сонсоогүй мөртлөө орж ирэл тэгээд Эрдэнэ бит хоёрыг холооны бичлэгт орж байгаа хооронд л аялгуугаас хураал. Тэгээд ерөнхийдөө ганцхан орж дуулчаал одоо би бас шинэ ажил авч байгаа гэс яагаад байна гэс дуулчихъя гээл. Тэгээд орж ирэл хам хум шууд нэг дуулаа нэг дүүбэл аваад тэгээд яваад өгсөн. Тэгээд нэг ганцхан удаа дуугаас хураагүй орж ирээд ганцхан сонсоод ганц дуусан гэхэд бас их сайхан дуусан. За манай энэ дуу болохоор ерөнхийдөө 2013 он ч манай 3 удаа хамтлагийн 10 жилээ болж. Тэгээ 10 жилийнхаа гойг бас бид тайлан төсөд одоо чинь 10 жил болсон хамтлаг дуушт гэдэг бол үндсэндээ мэргэжлийн түвшинд уран бүтээл хийж байгаа уран бүтээл нь чанар чансаатай байх хэрэгтэй гэдэг утгаараа бид энэ 13 онд бол уран бүтээл рүү нэлээд бас анхаарч ижилсэн. Тэгээд 3 сарын 8-нд Монгол ээж нэртэй бид нар цомгоо амжилттай хойд зориулж гаргаад тэгээд цомгийнхоо баярыг бас бид нар хийсэн. Тэгээд үндсэндээ болохоор энэ жилийн гол бидний төлөвлөсөн ажил болохоор Монгол ээж цомогтой орсон дуунуудыг дүрсжүүлж, клипчүүлэх. Тэгээ үндсэндээ намар бас бид нэг хамтлагийн 10 жилийн бас нэг тоглолтыг тавья, амлагийг хэлбэрээр тавья гэсэн тийм бодолтой ажиллаж исэн чинь гинт дундуур нэг юм ороод ирсэн. Энэ юу гэсэн чинь нөгөө төлөвлөсөн дуунууд шал ондоо дуу нэг өдөр л манай шагаа эрдэнэ хоёр л дуудаж байна. Яас гэж өчгөө хоолонд орё яа л гэж. Шүү хоолоо явчих яач вэ ч гэсэн чинь. Нэг шинэ юм дуу мэдлсэн. Одоо энийг ингээ хийхгүй л болохгүй. Манай үгийн нэвтсэн Отхон баяр гэж залуу байдаг. Тэгээ Отхон баяр одоо ингээ яаруулаад байна. Ийм дуу гэсэн. Ерөнхийдөө сургийн дуу сонсож ирсэн. Анх фэйсбүүкээр л бид нар холбогдож ингээл нэг юм дуу явуулах гэсэн та нар аяа гэдэг өч өтер гэж ярьж ирсэн. Тэгээд яг үнэндээ нөгөө төлөвлөсөн ажлууд байсан учраас нэг бас ийшээ нэг бид нар анхаараагүй. Тэгсэн жил нэг өдөр манай шагаач тэгээд яг нэгэн барихаар их тийм махруул да барай суучдаг. Тэгээ байжсэн ийм дуу гарчлаа гэж сонсгож ирсэн. Их хөөрхөн аятай боломжтой юм байна гэд яг хүнөө маргааштай гаргах гэж ойлгоогүйсэн чинь нэг өдөр л дуудаж чинь студиэр хоолонд орчихлаа. Хөө шүү яриад байгаа маань шурд хурд ажиллаад анаарч удаа гэл. Тэгтээ их сонио уран бүтээл төрөх цаг үе гэж байд юм шиг байна. Одоо чинь бид нар урд нь гаргасан дуунуудаа клип хийлгээгүй олон тайлбарлууд бол зөндөл байгаад идэг бэлэн болцсон. Тэгсэн чинь дуудаал студиуд давхаа очлоо. Би бол үндсэндээ яг хоолой бичих өдөр дөнгөж сонсож байгаа гэж студиуд панограмын сонсоол. Тэгээ нэг ийм хөхтэй ийм аятай гээл. Тэгээ би тэр үедээ аюу ажилтаа яаруу явсан. За ялцуулъя гээл. Дөнгөж тэндээ нэг аяас сурсан болоод тэгэл үндсэнтэй дуугаад уулсан. Эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхлэмэн ихгүй бисэвгийх нэг ангийнхан билээ.
Тэгээ би миний дуусан бад гэсэн өхөн би нэг бад нэг дахилттай дуусан зүйл байгаа. Төгсгөл рүү тэгээд үндсэндээ ихэнх нь бол манай Шагаа Эрдэнэ хоёр дуулсан байгаа. Би утгал санчхтаа гомбагийн андодмэ Божрох цаг хугацаа би бинэ гэсэн сэтгэлмээ Эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхлэмэн ихгүй бисэвгийх нэг ангийнхан билээ Дуу маань бэлэн болсон. Тэгээд клипний асуудал яригдаад. Тэгээд клипийг бол одоо энэ шүлгийн зохиол Сотхон Баярын анги хамтаа болон бид нар бас клипнийх нь асуудал зардал өмнө элдв юмын зохицуулъя. Тэр тусмаа манай Завхан аймгийн их ус суманд очиж хийгээч. Бид нар яг ингээд сууж исэн тэр анги танхимдаа суугаад тэгээд бид нар зураг авахулмаар байна ангаараа. Бид нар энэ дундаа зориулж хөшөө босгосон. Бүр нэг мэдсэн чинь хөшөө босгосон. Тэгээд хөшөө босгосон. Хөшөөн дээрээ бас бид нар зураг авахулмаар байна. Тэгээд энэ хүү юу дундаа өөрсдийнхөө бага насны одоо өөрсдийнхөө хүүхдүүдээ тоглуулмаар байна гэдэг зүйлийг манай энэ нэг ангийн хамт олон Отхон Баярын анги хамт олонныхон шийдсэн. Тэгээд бид нар одоо хэцүү байсан. Юу Улаанбаатарт хотод төр бид нар эхэлсэн клипээ дуусч чадаагүй 2 жил болж жишээ нь. Бидний 2-3 клип зэрэг эхэлсэн. Одоо үр зургийг авч дуусаагүй, талд нь оруулаа айцсан, дахиад талд нь оруулаа айцсан юм байж байгаа. Юу их бол вэ гэж ингэсэн. Тэгээд ингээд ярилцаад эдгээр чи бүр анги мангаараа цуглараал нэг орой бүр. Тэгээд одоо та нарт явахгүй бол болохгүй гэдэг асуудал яриад. Бид нар ч юм уу одоо яаж их уул руу явах вэ? Машинаар явна. Ядаж онгоц байхгүй юу гэж ингэж яриад. Хэцүү байсан. Тэгээд Учка бол ямар ч шинэ ажил авцаа би. Тэгээд надад бол явах боломж байхгүй гэдгээсэн. Өөрөө ч би их зав муутай явсан. Тэгээ үндсэндээ бас тэр уран бүтээл дээр бас жоохон анхаарал тухайн үед бол хандуулж чаддаг хүнийг нь бол одоо яалтчгүй би л. Тэгээд Шагаа ямар санд нэг 10 сар орж ирээд дуулаа гарсан гэж зүйлдэгчээсэн. Тэгээ яг дуугаа бичүүлсэн өнөө бас клипийг агуулад завхны их уул руу явлаа л гэсэн. Тэгээ энд их ажил маань болж өгдөг. Шүү яриад юм одоо нэг жоохон зав зайтай болохоор дараа нь бас шүү яа гэсэн чинь манай их чөрөөсөө яаралтай ингээ явъя дэр гэл. Тэгээ яг их уул руу явж клипний зураг авах болсон. Би бас энд хотын ажлыг авч үлдээд үлдсэн л дээ. За Эрдэнэ бит хоёр ажиллаа зохицуулж явахаар болсон. За тэгээд ангийнх нь Улаанбаатараас автобустай гараад бит хоёр эндээс Отхон Баяртай хамт машинтай гараад ингээд Завхан аймгийн их ус сумд очиж зураг авалт хийсэн. Бид нар ангийнхан дотор манай ангийнхан чинь нийт төгсөгчд А, Б, В гэж 100 хүн байдаг л да. Завхан аймгийн их ус сумын 8 жилийн дунд сургууль. Тэгээд 100 хүн дундаас санал асуулга явуулсан. За ийм шүлэг найз нь бичлээ. Тэгээд энэнийг одоо ямар дуучнаар дуулвал илүү зохимжтой байх вэ? Олонгийн саналаар шийдье гэж. Тэгэхэд манай ангийнхны баг ихэнх нь 3 бүдүүн хамтлаг гэдэг дээр санал нийлсэн. Тэгээд тэрнээс хойш 3 бүдүүн хамтлагаар одоо ямар ч үсэн дуулуулах юм байна. Аялгауг нь харин яах вэ гэж бодоод тэгээд Учкагаар дамжуулж Шагаатайгаа холбогдоод тэгээд дээр өдөр нь Шагаад дээр авчиж өгөөл Шагаа тэр шүлгийг авсныхаа орой хийсэн байдаг. Тэгж л одоо хөгжмийн зохиолч болж байлаа. Тэгээ хамтлагаа одоо нэг санал асуулгаар л шийдсэн хэрэг. Тэгээ анх удаага Завхан аймгийн их уул суманд анх удаага зураг очиж үзсэн. Анх удаага очиж үзсэн бөгөөд анх удаага тэнцээс клипний зураг авлаа. Тэгээ бас манай шүлгийн мөн өчсөн Отхон Баяргийн залуу маань их уул одоо тэр сумын тэр уул тэнцээ төрж өссөн. Одоо тэр клипэн дээр гарч байгаа тэр сургуулийн одоо тэр гүүжсэн тэр гүүр явжсэн тийм л залуу. Тэгэл одоо бага насаа дурсаж тийм шүлгэгдсэн дээр нь одоо манай хамтлаг олон сайхан хийд дуу зохиосон Мөнгөн Шагаа маань аян бичиж уран бүтээл хамтлаг дуулсан. Ийм л сайхан уран бүтээл байсан. Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа харьцан уран бүтээл нэг нас гэж байдаг.
энэ дуу маань болохоор их хурдан бүтсэн дуу. Маш хурдан бүтсэн. Дууныхын бичлэг гихчлэн ганц 2 өдөр хийгдээл. Тэгээд клип нь ч гэсэн ерөнхийдөө бол нэлээд хурдан бүтсэн тийм клип. Тэгээд харьцангуй хурдан бүтсэн гэхэд бол их чанартай их сайн уран бүтээл болсон болов гэж боддог. Тэгээд уран бүтээл дуугаа яг мастеринг гарцсан би клипийн зураг авах гэж бодоход дуугаа сонссон. Дууныхаа мастеринг тэгээд сонсчод үнэхээр бас гоё дуу болсон байна гэж одоо хоёр амтгийн хоёрт бол баяр хүргэж байсан. Тэгээд ямар ч юусэн сансны бод бол их хөөрхөн. Тэгээ хүмүүст бас сонсголонтой их сайхан дуу болсон билээ. Ялангуяа энэ дууны маань клип нь бол их чимж өгсөн байлээ. Ерөнхийдөө л сумын төвд 10 жил төгссөн аймгийн төвд ялангуяа 3 даамтлаг бол угаасаа л хөдөө өссөн хүмүүс хөдөөний ахуй дунд өсч бойдсон одоо яг болгон нутгийн хүмүүс Эрдэнэ дотор төрж өссөн тийм хүмүүс. Тэгээд яг л бидэртэй адилхан энэ ахуйг туулж энэ амьдралыг туулж бас гарч ирсэн хүмүүст одоо буцаа бодоход бол маш олон сайхан дурсамжийн сэргээх болов гэж бодож байгаа. Ухаан одоо их ус сумын тэр сургуулийн хүүхдүүд бас их хөөрхөн байсан. Бидний одоо бас үзэгчдээ харах бах. Тэгээ оролцож байгаа хүүхдүүд маш их сэтгэлээрээ. За магадгүй манай Улаанбаатар хотод нэг сургууль дээр очиж зураг авъя гэсэн бол одоо яах байсан бол хэцүү. Хүүхдүүд бол одоо хэцүү болсон шүү дээ. Тэгээс хөдөөний хүүхдүүд бүр нэг яг тийм сэтгэлээс аливаа юмд хандж байгаа сэтгэлгээ нь тэгээ их хөөрхөн. Тэгээ зан ааш тэр байж байгаа байдал аюу гой тэр жүжиглж байгаа байдал бол их гоё байсан. Тэр өдөр цуглуулаад за энэ одоо энэ хүүхдийг гэж сонгоол ингээд за та нар одоо ингэж зураг авна ингэж тоглоно шиг байл ингээд авцсан зураг. Тэгэд магадгүй тэрийг бол нэр хийж бидэхгүй төсөөлшгүй байж. Магадгүй тэр одоо манай клипэн дээр тоглож байгаа тэр нэг хүүхдүүд одоо магадгүй нэг 10 хэдэн жилийн дараа гэхэд бас л нэг Монголын бас бас нэг тайзлагдсан бас нэг чадварлаг мундаг жүжигчд болоод гараад ирэхийг бас залуу үеийн жүжигчд бол гараад ирэхийг хинч үгүйс гаргахгүй. А ялангуяа тэрэн дотроос тийм одоо айгүй хөөрхөн жижиг хүүхдүүд тийм аа. Одоо бид нэр одоо нэг өхөрдөд хилтуутсан бан шот гэдэг. Тэгээ одоо бата үзэж байгаа уучлаарай. Тэгээ бан шотаа гэдэг айгүй өдөр хөөрхөн яг л бататай адилхан нэг игдүүтэй хүүхдээсэн байхгүй. Тэрийг бид нэр хараад бан шотаа гэж нэрлэлсэн. Тэгээд тэр бол нэлээд ол юмна. Захиа аваа явж байгаа нэг жоохон банд байгаа. Ийм өстэй ийм хөөрхөн улаацартай. Тэр бол мундаг жижигч байгаа. Тэгээ та бүхэн үгүйс клипнээс үгүйс үзэх бах. Тэр нэг намхан жижиг нэг айгүй өөр хүүхэд байгаа. Тэр бол бас мундаг үг жүжиглж байгаа хүүхэд байгаа. Ер нь бүгд л айгүй сайн жүжиглж байгаа. Тэгээ бүгдэнд нь бас клипэнд бас айгүй сайн тоглосонд нь гурван бүдүүн хамтлагийн ахнаар нь маш их баярлж байгаа шүү гэж бас дамжуулъя. Насанд мартамгүй гинэн цагаан үерхэл минь эргээд бийсэн үгүйх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зөвхөн нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо. Тэнд байгаа сургуулийн хүүхдүүд маань маш их сэтгэлээр сайхан тоглосон. Тэгээ нэг өдөр зураг аваад Эрдэнэгийн одоо туулж байгаа зургийг яг одоо Завхан аймгийн их ус сумын уртлын дээр Овоотой уулан дээр аваад тэгэл нарж аргасан. Бидний хувьд нэг л хоногийн танилттай болсон. Тэгээд харамсалтай миний зургийг авах боломжгүй байсан. Би тэнд костюм өмссөн. Соёлын тэргүүн гэдэг медалаа зүтсэн. Тэгээд зураг авах гад догтлоо суугаад байдаг. Эрдэнэ зураг авахсараа байтал нарж аргасан. Тэгээд бид нар буцаагаулсан. Тэгээд буцаад ирээд би их гоё модон гүүр мөрөн дээр авах их гоё юм ботсон байна. Дааж амжаагүй. Тэгээд ямар ч сан бидний явсан ажил бол тухайн өдөр хүүхдүүдийн зургийг аваад сургуулийнхаа дээр зохиолтой эсвүүд зургийг аваад Эрдэнэ зургийг аваад өгөөд ирсэн. А энд ирсний дараа Очка бит хоёр бол одоо ийшээ Төв аймгийн Түрээ хостын уулан дээр гарч зураг авахулсан. Цацалхтаас очихдаа ойрхон багын андууд минь өсөх цаг хугацаанд нэг нэгсэн сэтгэл минь энэ
Ойрхон насанд мартамгүй гинэн цайхан үерхэл минь эргээд бийсэн үгүй нэг ангийнхан билээ. Төгсөлтийн 20 жилийн болж таарад тэгээд бүхэл юм ингээд давхцаад гараад гэсэн учраас би давхцуулж ирээд байгаа. Тэгээд яг тэг давхцаад гараад гэсэн тэг чинь бараг л студиэс гараад дуун гарч ялаа. Үнэхээр их баяртай байсан. Яагаад гэвэл давхар баяр болж байгаа. Манай ангийнхны төгсөлтийн болж байна. Бид нар дуутай болж байна. Ганцхан манай ангийнхан гэлтгүү үе үеийн нэг ангийнхан сонсож болох тийм хэмжээний дуутай болж байгаад нь маш их баярлж байсан. Маш их сэтгэл өндөр байсан. Мэдээж хэрэг энэ дуу бол одоо Монголын бүх нэг ангийнхан гэж дуудагдах бүх хүмүүст зориулагдсан дуу учраас энэ үндэ маш их баяртай байсан. Тэгээд бас дуу маань бас Завхан аймгийн их улсмын одоогийн 11 жилийн дунд сургуулийн урталд бас тийм хөөрхөн хөшөөтэй болсон. Дуундаа зориулагдсан тийм хөшөө баригдсанд одоо би бас их туйл их баяртай байгаа. Одоо дуу бол одоо гарснаас хойш 20-30 жил болж ард түмэнд хүрж иж хөшөө нь босдог байгаад миний дуу баг бэлэн болоогүй байхдаа нутагтаа хөшөөтэй болсон байдаг. Тэгээд үүнд их баяртай байгаа. Манай Отхон баяр маань ч гэсэн үгийн их хөөрхөн хамгийн гол нь гурван бүдүүн хамтлагийн баримтлагч зүйл үүдэг. Ерөөсөд амьдрал их ойрхон үгтэй, ойрхон аялахуйтай. Тэгээ бас дуулалтаа хүртэл бид нар амьдралд хүн нэг дагаад дуулчих хэмжээний юм амьдралд их ойрхон байхаар л бодож уран бүтээлээ хийдэг юм. Мэдээж заримдаа нэг жоохон мэрэгжлийн тал руу уран бүтээл хийх байх уу. Гэтэ энэ дуул ямар ч үе үеийн нэг ангийнхан нэг нэгээс хангалцахаараа дээрээс нь нэг ангийнхаа уулзахаараа бас энэ дууг амдаа аялдаг, дуулдаг, нэгээс ханахаараа бас нэг тавьж сонсдог юм сайхан уран бүтээл болоосаа гэж бидний зүгээс маш их хичээж найдаж бас энэ уран бүтээлээ гаргасан. Тэгээд та бүхний бас сэтгэлд хүрэх байх гэж итгэж дээрээс нь бас их горьдлого тээж байгаа бидэд. Тэгээд бүх одоо үеийнхаа нэг ангийнхандаа ялангуяа заавал 10 жил гэж байгаа юм биш. Ерөөсөө л нэг ангид хамтдаа нэг анги гэж явчихсан. Одоо жишээ нь хэдий өвгөн эмгэн болсон ч хүмүүс ярьдаг шүү дээ. Манай ангийн охин, манай ангийн банд тэр энэ гал ингээл айгүй хөөрхөн ярьдаг. Тэгэхээр яг л нэг ангийнхан гэдэг нь нэг ангиараа л байдаг юм учраас үе үеийн нэг ангийнхан дэнд үг уран бүтээл амтлаг. Тэгээ манай өв зөхөөс Отхон баяр маань, манай мөнгөн шагаа хамгийн гол нь манай мөнгөн шагаагийн зохиос аюул яг л гурван бүдүүн амтлаг бид гуравт өөрсдийнхөө манерыг бодож дуулах манераа бодож өөрсдийнхөө одоо энэ бол ингэж дуулнаа гэсэн байдлаар анхнаасаа бичигддэг учраас бид нар дуулах чигсэг ойрхон байдаг. Тэгээ ямар ч гэсэн энэ дуу бүтээхэд бас оролцсон хоёр Отхон баяртай мөнгөн шагаадаа тэгээ хамтлагийнхаа та бас ямар ч гэсэн баяр хүргэе гэж бодож байна. За энэ дуу маань ерөнхийдөө бүтснээс хойш гэх юм бол ерөөс тайзан дээр дуулдаг байгаа. Нэгж дуулдаг байгаа. Ерөөс одоо бараг хүмүүс одоо манай сонсогч маань бол ерөнхийдөө яг телевизээр үзэл за ийм дуу гаргачихжээ гэдэг л одоо юу гэдэг дүнэлтийг авчаад байгаа. Түүнээс л яг бид нар нэг албан ёсны том тоглолтын дээр ч юм уу тайзан дээр энэ дуу бол яг албан ёсоор нийт дуулаг байна. Магадгүй бас удахгүй бас дуулах бас тийм бас тохиол бүрдэх байхаа гэж бодож байгаа. Хоёрхон хоноход сончигдаг хонгор багын андууд минь 20 жил өнгөрсөн ч нэг нэгнэ гэсэн сэтгэл минь эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бийсэн өгүүлэх нэг ангийнхан билээ бидгээд. Тэгээ шүлэг яг миний хувьд мэдгүй зарим ингээл шүлгийг хараад л өстой шүлгэн дотор аялгауны явж идэг штэ. Тэгэхээр энэ шүлгэнд би ямар ч гэсэн хүмүүсийн сонсох дуртай дуу болгон тэр тусмаа одоо нэг ангийнхан төгсөлтийнхэн тийм ээ бүгдээрээ сонсоол ингээл ямар нэгэн байдлаар юм боддог сайн сайхан тэр одоо цаг үеэ дурсдаг тэгээ бас нэг ангийнхан дагаж ингэж гой дуулдаг ийм лайтай байх ёстой гэдэг үүднээсээ би бол их анхаарал хандуулсан. Тэгээд шууд л одоо тэр шүлгэнд маань аян бол байж исэн гэж би бол хэлэхгүй. Ягаад гэвэл айгүй хичээсэн энэ дээр. Тэгээд 2-3 хувилбараар аянуудыг цоож утсан. Тэгээд ямар гол нь энэ л нэг юм энэ аялгуул нэг бас хүмүүсийн чихэнд арай ойрхон үзэгдэх байх гэдэг утгаараа яг энэ аялгуугаа их гой сонгож авсан. Тэгээ миний хувьд энэ хүү аялгууг ирэхдээ бас жоохон хичээсэн тал бий. Ойрхон хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь
насаараа бисээ үеийг нэг ангийнхан бэ. Дуу бүхэн л одоо бидний дуусан дуу болгон мэдээж л одоо арт түмэнд хүрэхин төлөө одоо тэр заавал оргил гэхгүйгээр ерөөсөө л эхнээсээ л ерөөсөө тэр хүнд шууд одоо зүрхэнд нь суулгаж өгөх төлөө бид нар явдаг. Одоо ямар нэгэн дууг бид зүгээр нь сонсоод өнгөрдөг дуу биш. Хамгийн гол нь тэр дууг маань сонсоод тэгэхээр зүрхлөө нь одоо юу гэдэг ороод нэрэл ийм байсан даа ч гэдэг юм, нэрэл ийм байдаг даа ч гэдэг юм. Тиймэрхүү юм сэтгэлдлийг төрүүлэхээр дуунуудыг уран бүтээлийг одоо гаргадаг болов гэж боддоо шүү дээ бид гурав. Тэр үднээсээ энэ дууны маань одоо хамгийн оргил хэсэг гэх юм бол одоо баг бүгд л одоо баг л яг л өгүүлэмжтэй. Одоо нэг ангийнхан ямар байх хэвээр. Одоо яг тэр яг яадаг байсан одоо яг тэр үг бүхэнд нь шигтгэж одоо тэр дүрс болгонд нь шигтгэж өгсөн болохоор энэ дууны оргил хэсэг одоо баг л эхнээсээ ахвал дуустал одоо оргил хэсэг. Баг оргилсараа дуустдаг л тийм дуу гэж боддоо шүү дээ. Болсон гэж ойлгож байгаа. Бид нэг уран бүтээл гаргаад орчтыг тэнгуут манай зүгтэн янз бүр болгосон байдаг байхгүй. Ард нь юм хийгээл, хасаал, нэмэл ингээл аюу гоё тийм өөр юмсыг хийдэг. Тэгэхээр заашгүй уран бүтээж байх хүнд байх ёстой нэг сайхан чанар бол манай зүгтэн бод байдаг юм аа. Тэгээд үнэхээр энэ дуун дээр зүгтэн бод тэр ард нь хоор оруулъя гэдэг тэр санаа бол одоо мундаг их тийм нийцэлтэй сайхан болсон байлээ. Тийм учраас энэ дуу бас сайхан болох байна. Зүгтомбын хөдөлмөр бүтээлтэй энэ бас оюунлаг санаа бол аюух тийм болсон. Тэгээд ямар ч үсэн энэ дууг бүтээхэд ард нь санаа зовж ирсэн. Энэ дууг ялангуяа энэ манай Отгонбаярын ангийн залуучууд бол энэ дээр маш их тийм сэтгэл тавьж ажилласан. Тэгээд тэр манай өөрсдөө клипээ бүтээ. Одоо яг тэр Завхай аймгийн их бол сумын тэр 10 жилийн юунд хашаанд нөшөө босгосон байсан. Отгонбаярын ангийнхан маань нийлж ингээд тэр үеийн төгсөгч нийлж хөдөлгөшөө босгосон мөлий. Тэгээд энэ клипийн маань ч гэсэн дээр бүхэн өөрсдөө ингэж өөрсдийнхөө хөрөнгөөр спонсорлож бид бүхэнд ингэ захиалж өмсөнтэй захиалгын шахуу юм дуу байгаа юм байна. Тийм учраас энэ дууг бас бүтээхэд бүгдээрээ сэтгэл санааны явуулна дээ. Бид өнтерэлээ тусалсан бүх хүмүүстэй ямар ч гэсэн та бүхэн нэг дуун сургал бүтээж чадлаа. Тэгээд дээрээс манай клипэнд тоглосон тэр хүүхдүүд бол үнэхээр өөр нэг манай Улаанбаатар хүүхдийн ордны жүжигийн дугуулангийн ангийн хүүхдүүдтэй энэ зэрэгцгээ сайхан тоглосон билээ. Мартахгүй уян таахан хавраа. Мартахгүй айргуу таахан насаа. Зүрхэнд чийсэн анхны хараа хязгаарч мартахгүй. Зүгтэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй. За тэгээд эсэж телевизийн шинэ бүтээл нэвтрүүлгээр бас рок попын хамтлаг дуустаас одоо анхныхын дугаар авч бидний ангийнхан гэдэг дугаар оролцож байгаа маш баяртай байна. Тэгээд та бүхний уран бүтээл ажилд бас өндөр амжилт хүсье. Бидний ангийнхан гэдэг энэ уран бүтээлийн маань бас та бүхэн үе үеийг ангийнхан маань өргөж амандаа аялж явдаг. Уулзгаараа бидний нэгнийгээ саналцгаараа сонсдог сайхан уран бүтээл болох болтугай гэж сайхан ерөөлийг төвшүүлье. Та бүхнийг эсэж телевизийн шинэ бүтээл одоо энэ цагаан нэвтрүүлэгтээ үргэлж хамт байгаарай гэж гурван бүтээн хамтлагийн зүгээс уриалж байна. За тэгээд энэ дууг бүтээхэд оролцсон бүх уран бүтээлчид ялангуяа Завхай аймгийн их улс сумын 8 жилийн дунд сургуулийг 85-аас 93 онд төгссөн нийт төгсөгчдөө болон энэ дуу бүтээхэд оролцсон студийнхэн гурван бүдүүн хамтлагийнхан дуулж амьлуулсан бүх хүмүүстээ баярлалаа талархснаа дахин илэрхийлж байна. Уран бүтээлийг сонсох дуртай бүх үзэгчд маань сонсогчдод фэнүүд дуунаас энэ дууга одоо ингэ үлгийд авч байна. Тийм учраас араас маш олон сайхан дуунууд гарнаа. Тэгээд үеийнхэн бүх төгсөгч нар нэг ангийнханд бид нэг ангийнхан гэдэг уран бүтээлээ бас та бүхэнд өргөн барьж байна. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлгын үерхэл мэн насаараа бисээ үеийг нэг ангийнхан мэн
санчигтаа ойрхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг нэгсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цaalган үерхэл минь эргээд бийсэн үгүй нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо хизээч мартахгүй зүгдэж хонсон цагаан шөнөө би мартахгүй Уутгал санчигтаа гомбагийн андууд мэ Божрох цаг хугацаанд би нэгсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа ангийнхан хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Дочигсэн анхны хараа дууч хорсон цагаан шөнөө мартахгүй би андуутны За соёл урлагийг дэмжих JSH телевизийн шинэ бүтээл нэвтрүүлэгтэй хамт байсан урлагт хайртай нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийг бэлтгэхэд гүн тусалцаа үзүүлсэн 25 дугаар эмийн санд байрлах декор зочд буудлын рестораны хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Шинэ бүтээл нэвтрүүлэгтэй холбогдохыг хүссэн уран бүтээлчид доор хугацаар холбогдох боломжтой байгаа. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.